Өнөөдөр уг нь шинэ ажилд орох байсан. Тэгсэн чинь ингэж сууж идэх шүү. Baby, you know. I need a baby. Wow, okay. You're my baby. Hi, baby. Hi. Өнөөдөр уг нь шинэ ажилд орох гэсэн. Би нөгөө life insurance-ийнхаа ямиг гэрээсээ хийж л байгаа. Гэтэ бас нэмэлтээр өглөөний цагаар яг 9 цагаас 5 цаг хүртэл ажилд орох гээд найзгаа ажилдаа газар нь хамт орох гээд referral хийхэд хүнтэйгээ уулзаад яг өнөөдөр нэгд өдрөөс эхлээ орё гэж хэлсэн байсан. Тэгсэн манай охин цэцэрлэгт явах гэж байгаа байхгүй юу гэнэ. Тэгээд энэ амьдарч байгаа газрынхаа жоохон хөнгөлөлттэй цэцэрлэгт child care assistant гэдэг програмд бүртгүүлээд цэцэрлэгт явах гэж байгаа. Тэгээд энэ 7 хоногоос явж болов гэж бодоод энэ 7 хоногт хийя гэдэг ажилдаа хэлсэн байсан. Тэгээд цэцэрлэг нь болтгоо. Цэцэрлэг нь хоорчлогдоод хариу байдгүй. Дараа 7 хоногт болох юм болов яах юм бол мэд. Тэгээ би энэ 7 хоногт ажиллаа эхлэе гэж бодоод охиныгоо өнөөдөртөө таныг айлтаа харуулчих гэж бодоод өглөө. Даг тийм ээ. Өглөө эрт босоод хамаг яваа бэлдээд гойх замсууд хүүхдүүдтэй хоолны бэлтгэж өгчөөд өдрийн хоолны төрөө бэлдээд тэгээд охиныгоо айлтаа авч өгсөн чинь уйлаад болтгоо. Тэгээд даанч охиноостай уйлуулаад үлдээж чадсангүй л дээ. Тэгээд ингэ сууж байна да. Өнөө нэгд өдрөөс гой I'm making a video Maya. Бичлэг хийж. Юу ярьж байгаа юм бэ гэж юу? Чин vlog хийж байна. Арт vlog хийгээгүй маань. Тэгээд энэ нөхөр уйлснаас болоод байж ин да гэртээ. Энэ 7 хоногт намайг хүлээж болох уу гэд мессежсэн. Одоо яах юм байгаа бөө мэд. Ажилдаа орч чадах нь чадахгүй нь бөө мэд. Цэцэрлэг нь болох юм уу болохгүй юм уу бөө мэд. Тэгэл жоохон эморол нөө гой ална гэд батсан байсан ч ингээд гинтийн юм болчоор жоохон сонирн болгоод байж. Энэ Америкт цэцэрлэг аягүй үнэтэй байдаг хүмүүс мэдэх баг. Доор хаяж өдрөө бишээ. Доод нь ер нь 7 хоногийн $500 байгаа шүү. Манай Virginia мужидлаа тиймгүй байдаг. Тэгээ дээшээ бол бүр үнэтэй сайн шинээр нэгдсэн ч юм уу гоё цэцэрлэгүүд дотроо камертай тиймгүй цэцэрлэгүүд бол бүр 7 хоногийн $800-аас $1000 болоо явчихдаг. Хүүхдийн цэцэрлэгийн хөнгөлөлт програмд орох юм бол каунтигаас тухайн байгаа газраас нь хүн тусуулаад төлж өгдөг. Тэгээ үлдсэн мөнгөний өөртөө төлдөг. Тийм аа. Хүүхдийн цэцэрлэг гэдэг асуудалтай шүү. Тэгээ яг 4 нас хүрчих юм бол бас учиртай. 4 нас хүрчүүл сургууль болдог. Сургууль нэг 8:30-аас 4:10 марч юм хүртэл байдаг. Тэгээд хамгийн хатайхны сургуулийн автобус ирээд аваа явцдаг. Сургуулийн автобус ирээд буулгаад өгдөг болохоор аюу амар. 4 нас хүрчүүлж учиртай болох байгаа шүү. Учрууд эхлэх гээд байгаа шүү. Тэгэхээр ганаа тэгээд шүү. Нэр өгний 2 хүрчүүл учиртай гэдээсэн да. Тэртээ. Урд нь болохоор бор хоолнд орчвол учиртай шүү те. Учрууд дуусахгүй шүү. Тийм аа. Чи яага уйлсан бэ? Чи уйлахгүйгээ айлт үлдэхгүй? You don't know? Okay. Гадаа гоё шүү тийм аа. Амар гоё шүү. Манай дулаахан байна. Дааж дулаараа харшил хөдлөөд байна. Харшилтай хүмүүс жоох хэцүү. Америкт ирэх гэж байгаа бол бас ирэх гэж газраа судлаарай.
Виржиниа мужи бидний байгаа муж бол яг энэ Америкийн 50 мужийн хамгийн их полн буюу одоо нөгөө нэг юм хашил өдөөдөг тоосон цор ихтэй муж юм байна л да. Даанч бид нар Монголд тахад ийм амар харшилгүй байсан. Тэгээд энд ирээл эхний жилч гайгүй байсан санагдчихээн. Тэгээл явандаа ингээл ихсэл явчтай юм байлээ. Одоо манай том хүүхэд харшилтай, дунд хүүхэд харшилтай, нөхөр дээр хоол харшилтай байгаа. Одоо Маяас харшилтай болох юм бол яах юм бол. Тэгээ маань нөгөө трак барьдаг штэ өөр мужи руу явдаг. Тэгэхээр өөр газар очихоор харшлан зүгээр болчдөг гэсэн. За Мая илбшид үзүүлэн гинэ. Окей. Амрууга мат хийцэн гинэ за. Байхгүй мó? Тадаа гэж. Та-да. Ятам. Мачаар. Манайхны 2 насны синдром эхлээд бас аяг цаа ааштай. Тошны өдөрт хэд гомдож хэд ойлцнаа. Эмэгтэй хүч аяг гомдомхой байд юм байна. Ятам. Аяг гомдомхой байд юм байна. Жохон нөө гэл цагийн чонгод уйлчин. Гомдоод яваад юм. Апате. Kissy face. That's what I'm on. Yeah. Come give me. Зачид болч. За. Baby. Оо. Такнад шүү дээ Мая. Тэстолера. Oh wait, what is fire? It's okay. Don't you want me? Why so baby? Now. Хазуулва. Хацдээ шунаад болчих. Заваг юм уу? Ялгааснаа. Oh no. Mommy? Uh-oh. Oops. Uh-oh. Хоолоосоо идсэн байна. Зааж задлаад ий. Тэгээд цэцэрлэгтээ орох гээд энэ 7 хоног өгөн их юм бэлдсэн юм аа. Гоё цүнх авсан. Тэ Мая. Yeah. Цэцэрлэг дээр өмсгөөд сонор авсан. Тэгэва. Тий. Цэцэрлэг энэ 7 хоног бүтээсэн. Жибэ. Опен гэдэг. Тэр уурлаад байгаа. За. Thank you гэрэ. Daddy, Яг энэ хайж. on the way. Чи хайж. No, who are you? Чи хайж л да. За баярлалаа хайж. Баярлалаа. Минийхэн жоо цэцэрлэгт яваад бэлэн болсон л да. Тэр та нар санаж ивэл Мая чинь 9 сартаа нэг цэцэрлэгт явсан шүү дээ. Тэ Мая одоо мартсан л да. 9 сартаа бас яг энэ сабсиди гэдэг програмд аплайдаа. Гэхдээ бид нэр өөр газар амьдардаг байсан. Өөр county одоо өөр дүүрэг гэх юм уу? Өөр дүүрэгтээ бас аплайдаад тэр хөнгөлтөө аваад тэгэхээр тэр жоохон үнэтэй цэцэрлэг байсан. Би нөгөө жоохон болохоор камертаг нь бодоод үнэтэй цэцэрлэгт оруулсан. Тэгээд хөнгөлтөө аваад дээрээс нь түрүүний би хийсэн нөгөө үлдсэн мөнгийг нь төлөөд 7 хоног болгон 100 хэдэн доллар төлөөд дээрээс нь нөгөө копи гэдэг мөнгөө төлөөд бараг сард $800 төлж исэн. Тэгэхээр би нөгөө ажил хийсэн чинь бараг л өндөө дүн болоод таарсан. Тэгээд энэ удаа болохоор айгүй дэжгүй хямдхан цэцэрлэг болсон байгаа. Тэр оруулчмаар байна. Гол нь одоо нөгөө дөрөв 5 сар болохоор цэцэрлэгүүд бас дүүрэн байгаад илээ. Яг гэрийн ойр аваад цэцэрлэгүүд бол дүүртэн байсан. Тэгээд энэ цэцэрлэг болохоор яхаа гайгүй 8-9 минутын зайтай. Тэгэхээр 8 сартаа 9 сартаа цэцэрлэгт явчихсан юм чи одоо бол явж чадна л да. Яг өнөөдрийн байдлаар харахад бол жоохон уйлхал юм шиг харагдлаа. Одоо гэхдээ цэцэрлэг бол олон хүчтэй болохоор арай гайгүй хавлаа гэж бодоод байл л да.
Тий, тэгээд яг өөрийнх нь үеийн хүүхдүүд болохоор бас дэжгүй байх. Сая оцайл маань бол арай жоохон нэг настай хүүхдтэй айл болохоор бас эднэр ч өөрөөсөө хүүхдүүдтэй тоглохгүй шүү дээ. Тэгэхээр үеийнхээ хүүхдүүдтэй цэцэрлэгтэй явуулахгүй хаа. Маа ингэ залбирч цэцэрлэг минь бүтээсэ бурхан минь гэж залбирчих цаатыг. Няваа. За, залбираарай дээж нөгий. Please God гэж. Бурхан минь ээ бүтээж өгөөрэй гэж залбирчих. Яй. Цаваараа таач. Тэр ажил хийж алхаж исэн. Чин алхаа болсон чи ядаж влого хийгээд гараасаа нэг юм гаргая да. Ойр бас влого хийсэнгөө. Ойр гэхдээ яг үндэ бол бүр амар ядарсан. 5 сар бол 4 сар болоод хавар болоод игээд байгаа мó. Урмааш ядраад юу ч хийж чадахгүй нэг сонирн байгаадсан ирчвчгүй. Тэгээ ажилд орох сургаар нэг юм гонж юу лээгээд асуу яраагаагүй сэрхгийх айдаал бэж байна. Гэртээ бас байнга байгаад 24/7 дээрэснээс нөхөр хол ажилттай болохоор яг нэг хэвийн өдрөө төрөглөөд харах хүн аягүй ядард юм байна. Одоо нэг амьдрал өөр болох байхаа. Бидний амьдралын химнэл ингээл байн өөрчлөгдөд байгаа та нарын бас тэгж байгаа юу? Тэр болгоноос хамт байх гал хичээж байгаа шүү. Адилхан л залуу хүмүүс ирүү үзчихвэл те хүмүүс чинь л ингээл явж байгаа юм байна гэж бодох болоо гэж боддог. Би өөрөө тэгдэг байхгүй юу? Өөр хүний юм үзэхээр за би чинь ганцаараа тийг юм байна штэ ашгүйдэ гэж хайн татдаг штэ. За нэг Мая тоол хөцөн би өөрөө нэг юм мэддэг. Би бүр өглөө ажилдаа авч авах гээд хоол хийсэн. Өглөөсөө. Тэгээ манай хоёр хүүхд өнөөдөр нэг цагаас эрт тарна. Тэгээд эрт ирээд бас хоол идэг гэд нөгөө хоёртаа бас хоолноос үлдээсэн байсан. Нэг халааж идэв. Тэрэн гэртээ хор Маяж удаад би ч ядраад зурагт үзэн гэдэг. Тэгэл зурагт үзэхгүй бол ерөөсө гэртээ тоглохгүй заавал гадаа гарна гэдэг. Тэгээ гадаа өдрийн хийж гарч байгаа юм битээр одоо. Лав 2 удаа доотлон гардаг. Хоёр наснууд амар хэцүү зантай тий. Сайхан ааштай болохоор ёо. Энэ дуу бүр хүн болгоо мэддэг юм аа. Хүүхд болгоо мэддэг хаа. Сайхан ааштай болохоор ингээд орлоод амар чанга дуутай. Тэр дунд нь бас ядраад. Муухай ааштай ааш нь алдахгүй болохоор бүр хэцүү бас ойрлоод уйлаад бүр ядраад. Бид нар нэрээ нэг хин чилээгөө нууцаа хэлэх үү. Гэтэ зүгээр бодож байгаа ярилцж байгаа. Ганатаар Монгол явж амьдруул яах вэ гэж ярилцж байгаа. Яг мэдээлэх нь бол миний санаа байгаа. Яа тэгвэл би нөгөө айлын ганц охин баггүй, айлын ганц хүүхэд тахгүй юу. Дээж аваар маань бол наснаас дээрлж байгаа. Тэгэхээр би ер нь байнгын санаа зовоод байж идэг. Тэгэхээр Монголд очиж сууршаад амьдруул ямар вэ гэд би санаа төвшүүлж байгаа. Ганаас заримдаа тгийгээ заримдаа жоохон эргэлзээд яа тэгвэл мэдээж би бас хэцүүг нь мэдж байгаа. Монголд ямар байгаа мэдж байгаа. За төвчрээ утаа гэл хэцүү асуудал бол байгаа.
дээрээс нь хүүхдүүдийн боловсрал гэдэг Ганагийн хамгийн санаа зовж байгаа юм тийм байгаа. Тэгэхээр яах вэ гэж ярилцж байгаа явж исэн 22 ч юм уу нэг жилдээ буцъя гэж ярьж байна. Хэрвээ та нар манаас Монгол байгаа хүмүүсийн хувьд те юу гэж бодож байна? Коммент үлдээгээрэй. Тэгтээ бити ирээрэй гэж бити хэлээрэй. Зүгээр яг хэцүү юмнууд байгаа шүү. Тэгтээ болно ч гэдэг юм. Юу гэсэн ч. Тэгээ би тэрийг ганаад уншуулах гэдэг байхгүй юу гэж. Тэгвэл нөгөө бити ирээд яах гэдэг Монголоос хүмүүс буцах гээд байна гэж айгүй хүмүүс хэлдэг юм лээ. Ганагийн таньдаг хүмүүснээс аягүй тэгж хэлдэг. Тэгэхээр цаа чинь нэг явъя гэж нэг ингээл жоохон хүмүүс тгээ хэлчихээр жоохон санаа зовоод хүүхдүүдтэй мэдээж би ч гэсэн хүүхдүүдтэй мэдээ санаа зовж байгаа тий. Гол нь хүүхдүүдийг л ирээдүй юм чам. Тэрнээс би өөрийгөө бодоод энд байгаа юм бол биш хүүхдүүдийн л эрүүл амьдрах орчин боловсрал гэл юмнуудаас болоод энд байгаа. Ер нь бол зөндөө монголчууд гадаад тэгж л амьдарч байгаа хүүхдүүдээ бодоод амьдарч байгаа. Тэгэхээр тийм ээ. Гэхдээ бас Монголдоо очиод амьдраад хийж бүтээж байгаа зөндөө олон хүмүүс байгаа юм чинь. Яагаад болохгүй гэж ер нь сүүлийн үед бодоод байгаа. Тэгээд та нар манаас бодол санаа хуваалцаарай гэж хэлэх гэсэн. Тийм санаатай байна. Ойрд бичлэг хийгээгүй гэх. Ер нь яагаад болохгүй гэж те гэл сүүлийн үед бодоод байгаа шүү. Бүр амар Африкийн амар улс байгаа шүү дээ тий. Гайгүй үстэй. Бид хоёр одоо Монголоос гараад 8 жил болсон байна. Нэг ч буцаж очиагүй байгаа. Тэгэхээр бас тэр үеэс өөрчлөгдсөн мэдээ сайжирсан юмнууд байгаа бас муудсан юмнууд байгаа бах. Тэгэхээр яг ямар зүйл дээр очих жоо мэдгүй болохоор жоохон айцтай л байна л да. Тэгээд та нар манаас бодлоо хуваалцаарай. Окей. Иймэрхүү л өнөөдрийн нэг влог юм л байна. Гинт зүгээр л зог юмэр санагдчихлаа уцаа ашиглаад. Яг нэг влог хийхээр камер маань зэнэггүй ахаар ингээд болчиход байдаг. Би бүр сая утсан дээр хэрэггүй бичлэгнүүдээ устгаж зай гаргаж агаад бичлэг хийж байна. Тэгээд удахгүй өөр бичлэгээр уулзъя.